За сайн бацгаана уу. Энэ одоо та бүхэндээ Atomy Synergy Ample болон Atomy-гийн booster энэ хоёр бүтээгдэхүүнийг танилцуулъя. За Synergy Ample-ийг хэрэглэхийн тулд энэхүү бустертай хамт хэрэглэх юм бол илүү үр дүнтэй. За Synergy Ample-ийн маань давуу тал нь болохоор системчилсэн буюу одоо зохион байгуулалттай шат тараалалтай юм үйлчлэгийг үзүүлдэг, маш богино хугацаанд маш хурдан үр дүн үзүүлдэг ийм бүтээгдэхүүн гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар гоо сайхны салонд очиж арьсаа чангалах, татуулах тийм эсвэл хийхгүйгээр зөвхөн одоо энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд гэрийн нөхцөлд хэрэглээд сурчих юм бол бид нар арьсаа татуулахгүйгээр маш гоё үрчлээгүй, тойлгор, өнгөлөг тэмцэвэрхэн арьстай болох юм боломжтой байгаамаа. За энэ бүтээгдэхүүн маань TIG 1, 2, 3 гэсэн ийм 4 дугаар бүхий ийм системчилсэн үйлчлэгийг үзүүлнэ. За ер нь ампл гэдэг маань болохоор маш богино хугацаанд өндөр үр дүн үзүүлдэг одоо өндөр концентрацтай бүтээгдэхүүнийг маань хэлдэг тийм ээ. Тэгэхээр энэхүү одоо амплны давуу тал нь болохоор хэрэглэх хүртлээр нөгөө ампл маань энэ таган дотор буюу юм тусгай юм савлагдсан байдлаар ингэж хадгалагдаад байж идэг. Яг хэрэглэхийн өмнө задалдаг гэдгээр онцлог давуу талтай. За жишээ нь энэ 0 TIG дугаартай энэ одоо чигшүүлэх амплаа болохоор би задлсан байгаа. Энэхүү ампл маань болохоор ийм савлгаад, ийм тагтай ингээд байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр яг таглахынхаа одоо задлахынхаа өмнө одоо хэрэглэхийнхаа өмнө энэхүү таган дээр нь ингэж хүчтэй дарснаар энэ таган дотроос үндсэн ампл маань энэ суур ампл руугаа нэгдэж орж ирнэ. Ингээ хоёр амплаа нийлүүлээд сайн хольж хутгаж одоо хольсны дараа энэ одоо үндсэн тагаа авч хаяад тэгээд энэ сорултай тагаар солино. За энэ таг нь бол энэ амплын дотроо ингээд бэлэн ингээд дээр ингээд ирдэг. Тэгээ ингээд солиод авцсан байгаа. За одоо жишээ нь би энэ MNF гэдэг одоо MNB гэдэг ийм одоо хүүхдийн арьсанд байдаг ийм элемент байгаа. Маш өндөр чигшлийн хэмжээг одоо өндөр байлгадаг. За энэ хүү одоо найрлагатай энэ бүтээгдэхүүнээ би одоо найруулсан байгаа. За тэгээ найруулсан бүтээгдэхүүнээ бид нар сайн цэвэрлсэн нүүрэн дээрээ соруулаад одоо арьсан дээр ингээд одоо хуваарлж түрхнэ гэсэн. За урсахгүй тулд ингээд тараач. За ингэчээд одоо бустер яаж хэрэглэх вэ гэхээр бустер маань эхлээд асаах товч нь энэ дээрээ байгаа. За ингээ асч чинь тийм ээ. За гурван горимтой байгаа. За эхнийх нь зөөлөн горим ингэж асна. Хоёр дахь нь болохоор дундаж горим, хамгийн сүүлийнх нь нэлээд одоо тод гэрэл асч байгаа. За энэ нэлээд хүчтэй гэсэн. Тэгэхээр эхэлж хэрэглэж байгаа хүмүүс ерөнхийдөө ингээд өөрийнхөө арьсны онцлог тохируулаад энэ гурван гормын аль нэгийг сонгоно. Ер нь бол дундах гормоор нь эхэлжүүлэх зүгээрээ. За ингээд яг нь арьсандаа ингээд массажлаад гараар ингэж нөгөө амплаад өрөхгүйгээр энэ массажаар хэрэглэх юм бол яг нь гарны халуун, нүүрний халуун хоёр нэгдэж нөгөө амплны маань үйлчлэгийг бас сааруулах магадлалтай учраас энэ амплаараа ингэж түрхэх юм бол энэ бустерээр ингээ хэрэглэх юм бол яг нь ингээд ампл маань арьсанд маань илүү гүн одоо нөлөө үзүүлж тэг үйлчилгээ нь бас сайжирна. Тэгээд энэ ампл бустерийн нөлөөгөөр болохоор нөгөө арьсан дотор байгаа эсүүд маань яг нь за хүнээр бол одоо ингээд залхуун хүрээд тийм ээ ямар нэгэн одоо хоолт хэзээлийн дутагдалд ороод одоо ингээд залхуун хүрээ хэвтцсэн байлаа гэж бодъё тийм үү. Тэгэх юм бол энэ бустерийн нөлөөгөөр нөгөө залхуураад хэвтээд байгаа эсүүд маань бустер энэ ампл хоёрын нөлөөгөөр сэргээд босч ирээд тэгээд өөр ингэсэн өөргөө гүйцэтгээд арьсан дотор маань яг нь бүтээгдэхүүнээ хүлээж аваад ингээ хэрэгтэй газруудаар хуваарлаад арьсны хамгийн гүн давхаргад очиж үйлчлэгээ үзүүлдэг. За тэгээ энэ амплаа болохоор ингээд нэг юм жижиг шилтэй амплаа 7 хоног л хэрэглэнэ. Тэгээ хүмүүс мэдэхгүйгээр яаж ийнө вэ гэхээр энэ тагаа шууд авч хаяад тэгээ энэ тагаараа сольж хийгээд байгаа. Тэгтэл нөгөө авч хайсан тагын дотор маань яг үндсэн нөгөө үйлчлэгээ үзүүлдэг гол ампл маань ингээд битүүмжлэлтэй хадгалагдсан байгаа гэдгийг мэдэхгүйгээр шууд тагтаа амтлаа тагийг авч шидэж хаяад тэгээд зүгээр энэ доор байгаа энэ суурийг хэрэглээд байгаа байхгүй. Мөн одоо ямар алдаа гаргаж ийнө вэ гэхээр энэ дөрвөн амплаа дөрвөлнгийн задлж орхиод найруулад тэгээ эхнээс нь хэрэглэж байгаа. Тэгэхгүй. Эхлээд энэ TIG дугаартайгаа задлаад 7 хоногийн дотор хэрэглэж дуусаад тэгээд хоёр дахь буюу энэ витамин С-тэй амплаа хэрэглэв. Витамин С-тэй ампл чи арьсыг чинь гой цайруулад өнгөлөг толгор болгоно.
тэгээд витамин С-гээр хангаж өгнө. За дараа нь яг нь витамин С-гээ 7 хоногийн дараа дуусчаад дараа нь алттай амплаа хэрэглэнэ 24 каратын алттай. Энэ маань арсичнд татаж өгнө. Үрчлэгийг нарилгана, татах үйлчлэгээ үзүүлнэ, өргөх үйлчлэгээ үзүүлнэ. Тэгээ энэ 3 номертой хамгийн сүүлийн энэ хүн орхиодоотой ампул нь болохоор арсыг яг үрчлэгийг нь нарилгана. Энэ алттай ампул нь бол өргөх үйлчлэгээтэй. За тэгэхээр энэ дөрөв маань яаж байгаа вэ гэхээр эхнийх нь яг нь за тогтоогоод авъя чийгшүүлэх нь байна. Хоёр дахь нь яг нь гэрэлтүүлнэ. За гурав дахь нь татна, дөрөв дахь нь хүчлээг арилгана. За энэ хүн орхиодоотой ампул хүчлээг арилгана. За ийм дөрвөн төрлийн ампулыг энэхүү бустертай ингэж хамт хэрэглэх хэрэгтэй байна. За ингээд та бүхэнд амжилт хүсье.